Сонсдог урлагийн нэвтрүүлэг маань урлагийг мэдрээ их сураатаагаар шуудурдаг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 9-ний 5 гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино хөгжмийн булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа, гэрлээ, найруулагчаар Гамболтын ангараг нар айлж байна. Дахин өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Ангүй хоёлоо ч юм бол анх удаа л уулзж байгаа шүү дээ. Яг та чи ч өмнө нэг гарцсан, би ч өмнө нэг гарцсан юм чинь дахин өдрийн мэнд болно шүү дээ. За хоёлоо анх удаа уулзж байгаа юм өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай аль бие усны газраас нь аваарай. Bridge Motors тогтохын дээл Tokyo камертаас затраараа. За мөн Туркийн Ocean брендийн Calz Gift to Health гэдэг ураатаагаар хамтран ажиллаж байна. За өнөөдөр чинь таны мэдээгээр хэлдэг. За тэгтээ хоёлоо киноныхоо хөгжмийг эхлээд сонсгоод тэгээд мэдээлэл хүргэн тийм ээ. За эхнийхээ хөгжмийг бүгдээр хамтдаа сонсцгоё. За эхний хөгжим явсан. Юугаа ивэ тий. За ямар сэтгэл төрж байна? Амар сэтгэл төрж байна. Ингээд айгуу дарамттай ууз. Харин төгшүүртэй байгаад. Харин тий. За энэ бол 2014 онд дэлгэцэнд гараад жинхэнэ буун шууган тарьсан Interstellar гэдэг кино байгаа. За нөгөө Кристофер Нолан гэж нэг хар гаргийн хүн шиг хүн байт юм л да. Кристофер Нолан гэж Холливуудын хар гаргаас ирсэн юм шиг юм найруулагч байдаг. Энэ нөхрийн бүтээл. За саяны бидний сонсдог бол энэ аль бие усны ийм өөрсдийнх нь гаргасан CD-ний 21 дахь аялгаунд буюу төгс бус түгжээ гэдэг нэртэй ийм аялгау. Интерстелларыг энэ ингээд ягаад бид нарыг ингээд төгшүүлээд байгаа юм бэ гэвэл яг нэг тийм ингээд энэ киног ер нь ингээд эхнээс нь хүн үзэх юм бол за нэг 20 дахь минутаас нь эхлээд яг ингээд ийм төгшүүртэй байдалд орчдөг. Хүн одоо яах юм бол нэрээ яах юм бол гүй одоо яах юм бол гүй ингээд гарын хөлс мөс гараад ингэдэг штэ тэ. Яг тийм байдалд хүргэдэг ийм кино. Тийм ч учраас энэ хөгжим бидэрт ингэж байгаа. За хөгжмийг нь бол агуу Ханс Зиммер бичсэн. Ханс Зиммер бол хүмүүсийг ер нь тэгээ ингэж Ханс Зиммер бичсэн бол надад чинь сайн л кино байгаа байлгүй гэж. За миний хувьд бол нэрээ үнэхээр уучлаарай, би оддын дайныг хүртэл үзээгүй хүн шүү дээ. Би энэ төрлийн киног бүр үнэхээр огтоос сонирхдаггүй гэдгийг хоёлоо оддын дайны хөгжмийг ярьж байхад ч гэсэн хэлсэн. Тэгэхээр энэ киног бол огт үзээгүй. Гэхдээ тэгээд бас оддын дайн шиг ингээ ангаагаад бас яаж сууж явах вэ гэд найруулагч ангаргаараа бас нэг хайлт мүлтгөө ингээд нэг ямар шуухан кино юм бэ гэд сая ямар ч нэг юм аав нь харанхуй нөхөнд гацаад тэгээд охин нь тэр хооронд нь дэлхий дээр ингээд өсөж торноо жоохон охин өсөж торноод хүнтэй гэрлээд хүүхдтэй болоод эмгэн болоод ингээд ийм үйл явдал гардаг кино юм шиг байна. Гэхдээ хөгжмийн хувьд бол үнэхээр төгшөөртэй нөгөө кино ойлгоцсон байгаа байх. Хар нүхэнд гацаад чи. Бараг шорнд орчод байгаа юм шүү. Йоо, ийж. За тэгээ манайхан ч ингэсэн ингэж штеп. Гөөн төгшүүртэй санагдлаа. Хамаг цаг явцсан юм шиг санагдчихээн. Яг ийм сэтгэлүүд орж ирж байна. За 2014 онд дэлгэцэнд гарч шуугуудад олон улсын бокс офисоос $758 сая долларын орлого олсон туйлсын болон шинжлэх ухааны уран зөгнөлт Interstellar гэдэг кино бол яг та нар одоо тэр ингээс шууд аян сонсоод үг ингэж штэ тэ. Тийм байхгүй. Энэ нөгөө нэг сансарт явж байгаа нөхдүүд бол биднээс хамаагүй богино цагтаа яваад идэг. Одоо тэр надад нэг өдөр болж байхад энд 1 жил өнгөрөөд идэг. 1 жил өнгөрөөд идэг. Тэгэхээр тэр нөгөө нэг хамаг цаг хугацаа явцсан юм шиг гэдэг чинь үнэн л дээ. Тэгээд тэр нөгөө нэг юм жингүдлийн байдалд байгаад ингээд нөгөө нэг
нар өдрийн ийм нэг систем байхгүй болчихж байгаа ш сансарт явж байгаа нөхдүүд чинь. Тэгээд эд нар чинь зөвхөн энэ дэлхийд ороо яваад байгаа юм биш бүр хараа хоолын өөр галактик малактик руу очиод өөр гариг дээр бууж муугаа яваад идэг байхгүй юу? Тэгэд одоо энэ сансарт байгаа хүмүүс чинь өдөр чолоод байгаа юм уу, шүн чолоод байгаа юм уу мэддэггүй юм уу? Тэгээд холбоо барьж барингууд шүү дээ. Хичнээн жилийн дараагаар явуулсан мессежнийх нь хариу мариу нь ирнэ шүү дээ. Оо ямар хэцүү юм бэ? Нэг ингээд хариу ирээд ингээд видео харангууд нөгөө жоохон үлдсэн охин нь ээж болцсон. Үгүй яг жинхнээсээ одоо ч гэсэн бодит амьдрал дээр сансарт гарахаар тийм юм уу? Энэ бол кино шүү дээ тий. За. Кино. За киноны хөгжмийг энэ алдарт киноны найруулагч Кристофер Ноланы кино бүрд хөгжмийг нь бичдэг. Түүгээрчүүл барам дэлхийн бүхэн шилдэг кинонууд болох Арадны хаан, Арслан, Бэлгэжгүй даалгавар, Карибын тэнгисийн дээрэмчид, Август Rush, Төмөр хүн, Batman, Transformers, Inception гэд шовт мэддэг мондгуудаар үргэлжлэх кино жагсаалтын хөгжмийг нь бүтээлийг нь ичнээ мэддэг болсон Ханс Зиммер бичиж найруулж. За Ханс Зиммерч бол нэг мэдээд байгаа юм байна. Агуу штэ агуу. Манай Зиммер бол агуу шүү харин. За. Ер нь ингээд Зиммер хөгжмийг нь бичиж найруулсан л бол тэр кино алдар төрдөг гэдээ одоо дүгнчихэд барыг. Үнэ. За. Гэхдээ бичигдсэн түүх нь бас сонио. Ноолын хөгжмийн зохиолт Зиммерт тодорхой мэдээлэл киноны зохиолыг өгөхгүйгээр хөгжмөө зөвхөн хоёр өгүүлбэрээс төсөөлж бичихийг хүссэн гэдэг. За. Хоёрхан өгүүлбэр өгчөөд чи энэ дээр төсөөлөөл ингээд бич. Хөгжмөө бич. Тэгээ ямар хоёр өгүүлбэр өгсөн гэсэн чи хүүгээ гэртээ орхиод ажилдаа явсан аав гэдэг ихний өгүүлбэрийн араас нь би эргээд ирнэ хизээ гэдэг асуулттай ийм хоёр юу өгөөл хоёр өгүүлбэр өгөөл за наад дээрээ л хөгжмөө бич. Ямар амар юм бэ тий. Нөгөөдг нь ч тэгээл гэждэг. Бас агуу тий. Ханс Зиммер. За. Тэгээд Зиммер эцэг байх тухай бодож байтал байгаа 4 минут төгөлдөр хуурын аяд бичээд ноолонд сонсоход таалагдж байна гэд кино зохиолоосоо дахиад жаахан ихшлэлийг нь хэсгийг нь хэлж өгсөн гэж байна. За. Тэнгүүд Зиммер ч яахав дургуутсангүй байсан. Ямар ядаргаатай юм чинь. Зүгээр зохиолоо өгчвөл би тэрэн дээр чи ингэмээр өнгө. Тэнгүүд баг ингээд алхны үрдэс шиг тарааж хэлж байгаагаас нь бодоод Зиммер жаахан итгэл үнэмшилгүй байсан ч өнөөх төгөлдөр хуурын аязыг нь киноны гол хөгжим болгосон гэж байгаа. Одоо бид нар энэний дараагаар энийг ярьж дуусаад яг тэр гол хөгжмийг сонсгоо. За. Ингээд домогт Ханс Зиммер маань нийт 45 тусдаа бүтээлийг бүтээсэн. 45 тусдаа зүйлээс нь бид нар сая 21-ийг нь л албан ёсоор 21-ийг нь сонсож байгаа юм тэр. Тийм байна. Би баг бүгднийг сонслоо. Бүрөө. Тий, баг бүгднийг сонслоо. Тэгж жагаад за энэ л хүмүүст сэтгэл төрүүлэх юм байна гэж саяныхыг авсан байхгүй. За. Зориулж хийсэн болохоор энэ киноны хөгжмийг жижиг тоглуулагч чихвж утсаар сонсоход мэдрэгдэхгүй том дэлгэцээр үзэж театрын өсгчөөр сонсож байж л мэдрэх боломжтой гэж Зиммер өөрөө ярьсан байна лээ. Тэгэд нэг хоорондоо адилхан юм шиг санагдаад байгаа. Тэгээ энэ чинь нөө үйл явдал дээр нь аваачаад наахлаар тэс өөр болж сонсогдно л доо. Яг ингээд цувуулаад бүгднийг сонсохлоор нэг хоорондоо адилхан юм сонсоод байгаа шиг санагдаад байгаа юм. За. 71 минут 38 секунд үргэлжлэх 24 аялгуудаа CD 2014 оны 11 сарын 17-нд худалдаанд гарсан. За энэ дээр бас 21-тгэн шүү. Харин бүтээлүүдийн нэрүүд нь их онцгой. Гэрээс ирсэн захаа. За. Тоос. За. Эхний өдөр. Цаг хугацаанаас айхуу. Би гэртээ харилаа. Хулчгар анхны алхам буцах шаардлага байхгүй. Одоо яах вэ гэх мэт ийм бараг л үйл явдалтайгаа дүүцэж наалтгууц нэртэй юм байна. Тэгээ хашир явах уу ингээд нөгөө нэг Гэтэ угаасаа яг энэлийн тулд Зиммерт яг ингэж тасалж талхны үрдчиг өгөж хийсэн байж тээ. Тэр нь бүр зөв юм байна. За. За өнөөдөр сонсгосон аялгуу бол төгс түгжээ гэж гихдэг энэ 21 дахь аялгуу нь. За киноны гол дүрд Мэтью МакКонахи. За Энн Хатвей, Джессика Честейн, Майкл Кейн нар тоглосон. За энэ кинонд хүндрэлтэн сууршин амьдрах шин гариг олж нэхэр өтний нүхээр дамжин сансрын аялал хийж байгаа багийнхан тухай өгүүлдэг. Одоохондоо бид нар өтний нүхэж олоогүй байгаа, өтний нүхээр яаж аялахаач мэдэхгүй байгаа. Зүгээр л өтний нүх гэж нэг юм байж болно. Тэрнгээр орох юм бол бид нар цаг хугацаанаас үл хамааран өөр галактикууд руу очиж чадна гэдэг ийм нэг зүгээр онол байгаа байхгүй. Энийг кинон дээр яг бодиттой болцсон юм шиг хийцэн. За. Аха. Тий.
киноны зохиолыг ах トゥ ус болох Кристофер болон Джонатан Нолан нар Джонатаны 2007 онд гаргасан санаанаас нь сэтгэлэн бичсэн юм байна. За. Киноны продюсингийг Кристофер Нолан өөрийн эхнэр Эмма Томастай хамтран хийсэн гэдгээр онцлогдоо. Ер нь гэр бүлийн хоёр кино продюсинг хийсэн кино гэсэн. Ингээд нийлж байгаад хийсэн кино л гэж ойлгож байна. Интерстеллар киног бүтээх сэтлийг төрүүлсэн онлын физикч Кип Торн гэж хүн байдаг. За. Тэ. Энэ эрдэмт нь киноны гүйцэтгэх продюсер, шинжлэх ухааны зөвлөхөөр ажилласан. Тус киногоор бол Warner Bros, Paramount Pictures, Legendary Pictures компаниуд хамтран санхүүжүүлээд $165 сая төсөөр бүтсэн. Яг ингээд би жишээлбэл энэ киноны зохиолыг надад өгөөд уншуулах юм бол би ойлгохгүй л дээ. Ийм тэнэг кино хийхгүйгээ шиднэ. За. Гэтэл Warner Bros, Paramount Pictures, Legendary Pictures гэдэг чинь 3 том багийн нийлээд тийм үстэй $165 сая төвлөрүүлж байгаад хийнэгээ хийцэн байгаа байхгүй. Тий. Яг энэ өөрөө угнаасаа нөгөө нэг Нолны өмнө хийцэн байсан тэр нөгөө нэг хит хитэн кинонууд нь ийм нөгөө нэг амар юу гэдгийг илдүүтэй байхгүй ингээд Inception чинтэй хүний зүудэн дундор гүйж мүгалтай ингээд өөртөө ингээд барилга босгож нураагаал ингээд идэг ийм зөвүүн сэтгэлгээтэй Холливуудад хэрэгтэй байсан учраас эдгээр ингээд нэгдээд ер нь дайрсан юм шиг байна. За. Тий. Интерстеллар 2014 оны 10 сарын 26-нд Лос Анжелес хотноо нээлттэй хийсэн бокс офисоос $758 сая $8 орлого олсон гэдэг чинь бол хэд нугарсан гэсэн үг шүү дээ. Нөө 165 сая чинь тий. За. Тий. За тус кинонд шүүмжлэгч нар бол маш өндөр үнэлгээ өгсөн. Шинжлэх ухааны баримт, сэдэв, хөгжмийн зохиол, тусгай эффект болоод гол дүрийн жүжигчдийн тоглолтыг бол маш их сайшаасан. Интерстеллар 87 дахь удаагийн Академийн шагналыг гардуулах ёслол 5 төрлөөр нэр дэвшснээс шилдэг тусгай эффектийн шагналыг хүртсэн. Үнэхээр нэрнгээсээ бид нар нэрээ ийм байх болов тэр хар нүхгээж нэг ийм юм байх юм болов тэр усан гариг гэдэг нэг иймэрхүү юм байх юм болов гэж хүнд буудал нь хийсэн. Ямар сандаа нөгөө ингээд нэг юм кино зураг авалтыг нь павильонд хийсэн юм нэг авцсан зургийг харснаа ахаал биднийг хуурсан байд. Дэлхий дээр авсан байж гэх тэгсэн байсан. Тэр шиг дээ. Яг л нэрээ хүн нэрээ ингээ хар гарагт ийм байх болов гэж бодохоор л хийцэн л дээ. Киноны гол утга санааг товчхон дурдах юм бол цаг уурын өөрчлөлтөөс болж ирээдүйд дэлхий дээр амьдрах боломжгүй болоод байсан ч гайхамшиг тохиолдлоор өөр одны аймагт хүргэх өтний нүхийг олсноор түүгээр дамжин амьдралтай гариг хайгуулчдын багийн ад сэрсэн аяллаа тухай гардаг юм аа. Сонирхолтой нь тэр одны аймгийн од нь хар нүх байдаг. За нөгөө нэг чиний та хоёрын нөгөө нэг хаав ороод ингээд алга болцсон гэдэг хар нүх чинь. Үзэгч шүүмжлэгчдээс тун эерэг үнэлгээ авсан Интерстеллар кинонд хэд хэдэн лог галдаа байгаа. Тэгэж энэ бол зөндөл юм байгаа. Юуны өмнө хүн төрлөختний эцсийн найдвар болсон сансрын нисгэгчд хүн амьдрах ямар ч боломжгүй нөхцөлтэй хар нүхний үзэгдлийн хаяанд орших гарга руу зорьсон эргэлзээ төрүүлж байгаа. За энэ миний ер нь бол ингээд хүн 3-4 үзэхгүй бол энийг ойлгохтой бас их уднаа. Гэдэг ингээд хэсэг паниктна. За хэдийгээр хамгийн ойр гариг нь тэр байсан ч гэсэн амьдрал байхгүй тодорхой гариг руу явсан лог дутагдaltaй билээ. Киноны үйл явдал өрнөж буй цаг үед тухайн одны системийн одыг хар нүх залгиж гэрэл нь аажмаар сорогдсон замхарч байгаа нь харагддаг. Энэ миний амар хийцэн графикаар. Үүнээс авч үзвэл хизээ нэгэн цагт од сорогдож дуусахад тус гаригийг гэрэлтүүлдэг ямар ч гэрэл үлдэхгүй тул түнэр харанхуй нөмөн авах нь цаг хугацааны асуудал гэж харж болно. Одоо манай Нарны аймгийн од ч нь бол нар шүү дээ. Тийм. Нар л од. Тийм тэрийг бол мэдчихэж байгаа шүү. За түнчлэн тус гариг дээр өнгөрүүлэх 3 цаг дэлхий дээрх 23 жилдээ тэнцэнэ. За. Тэнд 3 цаг болоход дэлхий дээр 23 жил өнгөрч идэг. Тэгэхээр хүн төрлөختөнд суурших боломжтой шинэ гариг хийх асар богино хугацааны даалгавартай яваа сансрын нисгэгчид цаг хугацаагаа золион байж хизээрэн өдөр юу ч эргэн гарч чадахгүй хар нүхэнд унах гариг дээр ирсэн утга учиргүй гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Одоо би энийг чи ойлгож байна. Би жишээлбэл те. Би бол үзэл гэж өнгөрсөн шүү дээ. Сонирхолтой өнөө цагийн Холливуудын Аз зэрэглэлийн эрэгтэй жүжигчдийн нэгт бичигдээд байгаа Тимоти Шаламе 19 настайдаа Том гэх дүрийн бага залуу насны дүрийг нь бүтээсэн байдаг. За. Энэ кинон дээр. Тимоти Шаламегийн хувьд анх удаа томоохон хэмжээний кино бүтээлд оролцсон энэ байсан юм аа.
За онцлог баримтуудаас нь ярих уу? Эхлээд нэг хамтран ажиллаж ярихгүй бүр болохоо байл. Харин тэглээ. За Улаанбаатар хотод 16 цаг 28 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай аль биесны газраас нь аваарай. Bridge Motors Токиогийн дэд Токио камертай сартраараа хамтран ажиллаж байгаа. За Япон улсууд үйлдвэрлэж байгаа албан машин тутмын 7 нь бол Токио гэдэг амортизаторыг суурилуулад гардаг. Тийм учраас та энэ бараг л таны машин анх ихээс төрөхдөө энэ амортизатортай төрсөн гэж ойлгочиход болно. Тий. Токиогийн амортизаторыг тусгайлан бэлтгэсэн зам дээр дуршдаг. Тэгэхээр яадгүй гэхээр одоо жишээлбэл Suzuki, Toyota, Nissan, за Prius 20, Prius 41 өдөр чи өөр ялгаатай шүү дээ. Яг тухайн машинд нь хийж байгаа тэр зам дээрээ явуулаад энэ таарч таарахгүй байх гэж ингэж тохируулдаг учраас бүх машинуудтай ингээд хамгийн төгс таарсан амортизатор байдаг гэж байна. За тэгэхээр автомашин хөдөлгөөнд явж байхад одоо цохилтын хүчийг зогсоох ч гэдэм үү те зөөлөх зэрэг үүргийг гүйцэтгэснээр танд 5 тухайг бол мэдрүүлээд байгаа юм тийм үү? За автомашины гадаргуутай харьцах харьцааг зөөлөж өгдөг учраас бусад эд ангиудын эдлэгийг бас уртсгаж өгч байгаа юм тийм үү? За олон улсад алдартай автомашин үйлдвэрлэгч компаниудын итгэлийг хүлээсэн итгэлтэй түнш бол яалтчгүй Токио амортизатор байгаа. Тэгэхээр эдлэгээ удаан байх нь эдийн засагт хэмнэлттэй байх нь тийм ээ. За ингээд дээрэс нь 80 гаруй жилийн түүхтэй Япон брэнд ч үү? Ер нь аль. За та бүхэн энэхүү амортизаторыг 4 ч газар байна. За Suzuki засварын төв гэхлээр Joko музей урдталт байдаг. Замын урдталт. Тэнд чинь баг ийм юу вэ? Энэ нөгөө нэг Bridge Motors-ын вант улс байгаа. Оо яг үнэ. За хоёр дахь нь болохоор Япон амортизатор гэдэг ханга хотхны замын эсрэг талд шин зам дагуу ийм барилтаа байгаа. Гуравт нь бол Odd Star Auto Service гэдэг сансрын ийм мартын 3 давхарт нь байдаг юм байна. За дөрөвт нь болохоор Deluxe Автоцентр гэдэг хороолын эцэст байдаг. За би энийг нь бол харж ирсэн юм байна. За та бүхэн Tokyo Mongolia гэж сошиал хуудаснаас бичээд энэ хуудсыг нь дагаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Утасныхын дугаар нь 95 55 55 33 94 7 55 33. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар та Япон чанарыг найдвартай, баталгаатай аль биесны газраас нь аваарай. Bridge Motors Токиогийн дэд Токио камертай сартраараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За тэгээд манайхан бас айгүй гоё бичсэн байна. Ерөнхийдөө нөө хар нүхний онолонч тодорхой болоогүй, нэг талтай гарч байгаагүй, нөө warm буюу тэр нөө нэг өтний нүхэнч тодорхой болоогүй байгаа учраас бид нар одоо тэн дээр тэг ингээд логик алдаатай алдааг өгөх нь бас жоохон панаалтай байхгүй юу? Тооцоолт хийгээд бид нар нөө гэрлэн залхитгаас өмнө очиод ингээд амьдэрч болцоотой тэр нь ингээд нэг энэ дээр 23 жил жоо тэнд нэг гэдэг чинь хичнээн жилийн дараач залхидж байгаа нэ гэдгийг тооцоолох болцоогүй байсан учраас тэр ингээд логик алдаа гэх нь панаалтай л гэсэн байна. За онцлог баримтуудаас нь ярьж байгаа. Interstellar кинонд Оскарын шагналтанд 5 жүжигчин тоглосон. За гол дүр болох Cooper Matthew McConaughey тоглосон бол Амелиагийн дүрд Anne Hathaway, Амелиагийн Брэндон багшийн дүрд бол Майкл Кейн, Куперийн охинд Эллен Бёрстон, доктор Манны дүрд Мэтт Дэймон нар тоглосон. За Мэтт Дэймоны бас супер кинонуудын нэг нь Ноланы кинонд хамгийн одоо тоглосон жүжигчин хинбэ гэвэл Interstellar киноны найруулагч Кристофер Нолан жүжигчин Майкл Кейн хоёрын 6 дахь хамтын бүтээлгч. Майкл Кейн бол тэгэхээр мангар кинонд тоглосон. Batman Begins гэж байна. 2005 оны Batman Begins киноноос эхлээд за 2006 оны Prestige, за 2008 оны Dark Knight, 2010 оны Inception, за мөн 2012 оны Night Rises тэгээд Interstellar. За ийм олон кинонд цуг тоглосон юм байна. Кристофер Нолан өөрөө хэлэхдээ Майкл Кейнтэй цаашдаа хамтран ажиллах болно гэж ярилцсандаа хэлсэн байлээ. Тэгэхээр энэ хоёр бол бас хоорондоо бие биентэйг их ойлголцдог те их амар байдаг байх нь л дээ энэ жүжигчтэй ажиллах. Майкл Кейнийг бид Бэтмений туслагч юм шиг, харгалзагч юм шиг, үйлчлэгч юм шиг тийм нэг Альфред гэдэг нэг өвгөн байж идэг штэ. Нэг ямар ч сэтгэл хөдлөл байхгүй гэдэг. Бүр шархтаад үхэх гээд ингээд орж ирж мэрэнгүүтэнтэй. За танд бараг л өдрийн мэдээ гэдээ угтаад авдаг нэг өвгөн байдаг. Тэр. За эвлүүлгийн арга хэрэглэхгүй эрдэнэ шиш тариал. Interstellar кинонд гол дүр Купер гэрийнхэнтэйгээ Америкт амьдарч цөөхөлийн эрдэнэ шишийн томоохон талбай тариалан эрхэлж байгаагаар гардаг.
Ийм учраас Куперийн хөдөө тосгоны гэрийг Канадын Альберта мужийн Калгари хотын өмнөдөд барилах Окотокст гэдэг газар зургийг нь авсан гинэ. Бодиттой дүр зургийг чухалчилдаг ноолон асар удам эрдэнэ шишийн талбайн зургийг дижитал аргаар эвлүүлэх хийх хүсээгүй тул кино багийнхан 1000 гаруй ам метр талбайд эрдэнэ шиш тариалж хагас жил ургуулсан гэдэг юм байна. Энд чинь нөгөө нэг мангар хурдан ингээд цаг хугацаа солигдоод байгаа байхгүй. Тэгэл гэрийнх нь гадаа гарангууд эрдэнэ шишээ тариалж байгаа үе, ургаж байгаа үе, бүр ургаад гүйцсэн үе мүйийг нь нэг талбай дээр авсан байгаа байхгүй. Зэвүүн гарууд. За кинонд гарах сансрын гараг. Найруулагч нь болон Interstellar киноны хайгуулын хэсгийн зургийг авахын тулд 10 жилийн өмнө Batman Begins киноны зургийг авсан Исландыг дахин зорьсон. Исланд бол Batman Begins кинонд Batman буюу Bruce Wayne бясалгасан газар. Кинонд анх удаа гарч байгаа Miller гаригийн зургийг гүйхэн боловч эц төгсгөл нь үл харагдах Бруно Сандор гэдэг нууранд авсан гинэ. Яг ийм нуур байдгийм байна. За. Тий. Альч талаасаа хуурай газар харагддаггүй энэ нуур зураг авахд гайхалтай тохирч байсан боловч 15 км зам тавьж бааз байгуулад машинаар очиж зураг авч байсан гинэ. Тус бүрэн 4.5 гаруй тонн сансрын хөлгийг задлж Исландд аваадсан гэдгээ гэж. Сансрын хөлгийг хэрхэн бүтээсэн бэ? За, Interstellar киноны зургийг хариуцсан Nathan Crowley гэдэг сансрын хөлгөөс ажиллаа эхэлсэн байдаг юм билээ. 3D хэвлэгчээр загвар гаргасны дараа уран баримлчдаар туславж хөөх газар дах төхөөрөмж, газар дах араа, хөдөлгүүр, онц зэрэг эд ангийн хэлбэрийг нь гаргасан. Ингээд уг сансрын хөлөг акрил блокийг янз бүрээр холбож 12 хэсэгт задлах боломжтой геометр бүтцтэй бүтээгдэж дэлхийд нэртэй физикч Interstellar киноны бүтээхэд оролцсон эрдэмтэн Kip Thorne-ы тусламжтайгаар жингүүдлийг дэсвэрлэх хөлөг болгон бүтээж чадсан гинэ. Үнэхээр лаг тооцоолсон эдгээр математик тооцоолтыг маш сайн хийсэн. Тэгээд эн чинь нөгөө нэг яг тэр арал дээр буугаад хүмүүс нь гүйд суугаад хаалга маалган ингэж нэгдэж чаагтай хөөрж мөрөөд эн чинь бөө юм болж байгаа ихэнхийг нь баг бодитоор навсан гэж. Ингэж үздэг шүү. За ингээд та бүхэндээ өнөөдөр Interstellar киноны хөгжмийг танилцууллаа. За, мань мэдээ ухаан бол ойлгоход үнэхээр хүрхгүй нэ гэсэн байна. За, яг бас энэ хар нүхний ч бас хажууд өтний нүх гэж бас юм байгаад байгаа мó ямар зайтай юм бэ яасан. Богино хугацаанд ингээд байрлалын солиулдаг тим юм хэлээд байгаа. Хар нүхний гэдэг нь болохоор залгидгийг хэлээд байгаа. За, хамтран айлгч яриад өргөжлүүлээ. За, одоо тэр энэ сансрын окторгуу сонирхдаг биш гоё яг бодит амьдрал дээр хайр дурлал сонирхдаг гоё кино үздэг хүмүүс маань хүрээд ирээрээ. За надад тэгтээ маш богинохон цаг хугацаа үлдчихлээ. Тэгтээ аль болох тэгээд багтаагаад ярихыг хичээн. За тэгээд хамтран явлагч ярьчаа тэгээд өргөлүүлээ да. За Улаанбаатар хотод 16 цаг 36 энэ анжигын тэгтээ киноны хөгжмөнд дуусаагүй байгаа шүү. За Улаанбаатар хотод 16 цаг 36 минутаас нэвтрүүлгийн хамтран явлагчаар Туркийн Ocean брендийн Calz Gift to Health гэдэг уриатаар хамтран ажиллаж байгаа. За ийм Calz байгаа юм биш үү? За та ярьж Osteofine яс булчингийн эрүүл мэндийг хэмжихэд шаардлагатай олон төрлийн витамин, эрдэс бодисыг нэг дор агуулсан өндөр үр дүнтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм байна. Найрлаганда кальци болон ясны эрүүл мэндийг дэмжих, коллагены нийлгэжилтийг дэмжих, эрдэс бодисын тэнцвэрийг хангах 7 төрлийн нэмэлт витаминыг агуулсан. Яс ургалт, шүдний хөгжилд кальц хамгийн чухал. Өсөлтийн үед ясны нэгт хамгийн их хоримтлогддог тул дутагдвал өсөлтүүд дааширч ирээдүйд ясны асуудал үүсэх магадлалтай. Жирэмсэн хөхүүл үед зайлшгүй хэрэглэх ёстой. Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд ясны сэргижилт үүсэх эрсдэл өндөртэй байдаг. Нас ахих тусам кальцийн чимэгдэлт нь мууддаг. Ийм учраас кальц орсон хүнс болон нэмэлтээр авах шаардлагатай болдог гинэ. За тэгэхээр би төрснийхөө дараа миний шүднүүд бүгдээрээ ч бас арай юм. Ер нь бол өөрч унаад тэгээ нөгөө нэг шин хосод өгддөг 500 мянган төгрөгийг аваад бараг тэр мөнгө тэр чигээрээ миний шүдэн зарцуулагдсан байхгүй юу. Тэр үед анхны төрөлт залууч байж юугаач мэдэхгүй. Би хүүхнийхөө сүүгээр хүүхдтэй кальцаа алдаад байсан байгаа. Тэгээд угаасаа нөгөө ихс нөгөө ураг руугаа би бүх юмаа өгч штэ тий. За тийм учраас жирэмсэн үед бол кальц маш хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар гэх юм бол кальц чинь угаасаа хүний бие организм өөрөө маш ухаалаг учраас одоо жишээлбэл цусан дах
цусндах кальцийн хэмжээ одоо 1 мг байх ёстой гэж бодъё л доо. Би жишээ татаж ярьж байгаа шүү. Тэгэнгүүт яг тэр цусндах кальцийн хэмжээ багасаал ирэнгүүт шууд нөгөө нэг бие организм чи өөрөө шүднээс, үснээс, хумснаас кальцийг татаад тэгээд нөгөө үс унана, хумс хугарна, шүд үүрчин унана гэд тийм ээ ийм асуудал үүсдэг. Тийм учраас бид нэр нэмэлтээр зайлшгүй кальцийг хэрэглэх ёстой. За тэгээд хүүхэд байхад хүл өвдөд ингээд уйлангууд зүгээр миний хүүхэд том болох гэж байгаа гэдэг. Үгүй шүү. Та хүүхдээ ингээд уйлаад байх юм бол одоо шинжлэх ухаан хөгжөө, техник технологи хөгжиж байхад эрдсэн шинжилгээ өгүүлээд үзээрэй. Тэгэхээр кальц, магний ямар ч байсан дутагдалд орсон байдаг. Тэгээд таны хүүхдийн хүл өвдөж байгаа. Тийм учраас та жирэмсэн үедээ кальцийг нэмэлтээр уух хэрэгтэй. Харин буруу одоо кальц болон буруу одоо кальцаа буруу уух юм бол энэ тэнд очиж шохоожилт үүсгээд за дээрэс нь нөгөө нэг илүү яс ургуулад байдаг. Тийм учраас зөв кальцаа зөв сонгож зөв уугаарай гэж хэлье да. Энэхүү овшны кальц нь бол глютен, лактоз, нэмэлт сахар агуулаагүй. Дээр нь зис болон бор гэх мэт эрдэс баялагийг нэмсэн витамин С нь коллагены нийлэгчлэлтийг дэмжиж яс мөгөөсийг хамгаалдаг ийм олон витамин болон эрдэсийн нэгдэл шүү. За бүх сүлжээ эмийн сангуудаас худалдаа авах боломжтой байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь яг аль бие усных нэмж төлөөлөгч нараас 8858 1311 8874 1311 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд Ocean Mongolia гэж латинаар бичээд Facebook хаяг руу орох боломжтой. Тэгээд хэрэглэхийн өмнө эмийнхаа заавартаа танилцчаараа манайхаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Gift to Health гэдэг уриатгаар Туркийн Ocean brand-ийн кальц хамтран аярлаж байна. Баярлалаа. За сонсдог үрлэг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрийг сураатагаар өнөөдөр кино хөгжмийн булангаараа та бүхэнд шууд хүрч байгаа. За одоо ингээд ямар нэртэй кино вэ таны кино чинь? За Interstellar киноныхоо хөгжмийг өргөлжлүүлж сонсоод тэгээд тэр киноны гол хөгжим нь бас явна штэ тий. Тэгээ ардаас нь миний хөгжим орж ирнэ. За бараг шууд гол хөгжмийг тавьсан ч болонтой. Одоо саяны чиг чи угаасаа явж л байгаа хэмжээний явуулчих ёо. Бүүм гэдэг кино үзчихсэн үү? Үзэлгүй яа. За ийм гоё киног ярихад надад 8 минутанд хайрын сайхан киногоо сэглээд байж байгаа амар санаа зовж байна. Тэгэд би надад тэр штэ те нэг гоё дурсамж өгдөг байхгүй бүүмтэй холбоо. Гэтэ яг бид нар л бүүм гэж ярьдаг байсан болохоос ла бүүм юм байна л да. Энд Франц кино шүү дээ те. Тэгэнгүүт манай ихч 1987 онд 8 дугаар ангид төгсөө тэгээд Орос руу сурах гад явлаа. Би 1-р ангид байлаа. За ингээд зуныхаа амралтаар ихч Оросоос ирнэ штэ. За ингээд bijсэн 3 дугаар анги мангад ороод ингээд 89 одоо 10 11 настай болоод ирэхээ алдаад Оросд ч нөгөө нэг өөрчлөлт шинжилэлт явагдаа. Тэгээ манай ч гадаад оюутны байранд байдаг ус учраас нөгөө приставкаар видео кино үздэг болоод тэгээ зуныхаа амралтаар ирэнгүүтээ кино ярьж үгүй штэ нөгөө аимшигын кино мино. За тэгээд тэр дунд энэ бүүм орж ирж байсан. Тэгэл би чинь одоо яг энэ бүүмийн охиныг яг үзээгүй ч гэсэн яг ихчийнхаа ярьж өгсөн төсөөллөөр ингээд айгүй хөөрхөн охиноор ингээд төсөөлөлтөө бүр ингээд буулгацсан заяа. Ерөөсө тэр үе хамгийн хөөрхөн охин. За тэгээд штэ яг тэр төсөөллөөр ингээд ихчийнхаа ярьсан киног би гадаа гараад байрныхныгаа цуглуулж чаад ярьж өгөөд од болдог байсан байхгүй юу? Өстө нэрэ. 3 дахь житгээд ярьжтэй. Зүгээр гортог иргэн штэ зүгээр өстө нэрэ. Тэнд манай ихч хаасан Оросд гадаад оюутны байранд үзсэн киногоо хурж ирээд биднэрт ярьж өгөнгүүд манай том ихчүү дээ. Тэнгүүд би тэрийг гадаа гараад байрны гадаа ярьж өгч од болдог байсан. Үнэхээр хөөрхөн үнэхээр гоё кино. Тэгэхээр өнөөдөр 80-90-ад онд эрчүүдийн зүрх сэтгэлийг жинхэнэ гжигдэж явсан Францын гоо үзүүлсэн жүжигчин бүсгүй Софи Марсогийн гол дүрийг бүтээсэн La Boum киноны гол дууг онцлон аваад кино болон дууныхын талаарх мэдээлэл за мөн жүжигчин бүсгүйн талаарч ярьж өгөхийг хичээе. За 1980 онд
дэлгэцэнд гарангуута нилээд шууган тэгдэж байсан энэ киноны англи нэр нь одоо монгол хэл рүү яг ингээд махчлах юм бол үдшилэх ч юм уу эсвэл хайрлахад бэлэн гэж орчуулагддаг. За гол үйл явдлын хувьд бол 13 настай өсвөр охины одоо охин шин сургууль шилжиж ирээд дасан зохицохын хажуугаар ар гэрийнхээ асуудалтай нүүр тулаад даван гарч байгаа тухай өгүүлдэгэ. Ер нь бол яг ингээд өсвөр насны хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл те гарч байгаа штэ. За харин киноны хөгжмийг бол Румыны хөгжмийн зохиолч Владимир Космо бичиж гол дуу болох реалити дууг нь дуучин, дуу зохиогч Ричард Сандерсон дуулсан. За Лабум кино цацагдсан даруйда олон улсын бокс оффист тесрэлт болж 1980 онд олон улсын зах зээл дээрээс 32.8 сая долларын орлого олсон байдаг. За харин киноны аль биесны хөгжим дуунуудаас бүрдсэн 10 аялгауг бүртгэсэн байдгийн тэргүүнгийг нэн Английн дуучин Ричард Сандерсны реалити дуу бичигддэг. За дууны хувьд киноны гол дуу учраас гол дүр охины сэтгэл хөдлөл мэдрэгдсэн романтик хэсгүүдэд хамгийн их тоглогддог. За 1980-аас 1982 оны хооронд энэ дуу Европ болон Азийн орнуудад маш их алдарсан. За Герман, Франц, Итали, Австри, Финлянд, Швейцар зэрэг нийт 15 орны чартыг тэргүүлээд зогсохгүй дуучин Сандерсныг од болгон тунхагласан дуу гэж яалтчгүй бүр ингэж бичигдсэн байдаг. За Азийн хувьд бол Япон, Өмнөд Солонгос, Хонконг, Филиппин зэрэг орнуудад алдаршиж хүмүүс бол даган дуулж байсан. За энэ дуу хожим харин 2011 онд дэлгэцэнд гарсан Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн Нархан бүлэглэл киноны аль бие усны саундтрек болж гарсан. Энэ киног үзсэн үү? Үгүй. Бүр үнэхээр гоё кино заяа. За одоо хар багасаа найзалсан ийм найз охтууд авахгүй юу? Тэнгүүтээ ингээд нөгөө том болоод бүгд ингээд өөрийнхөө амьдралыг хөөгөө явцсан тий. Тэнгүүт тэр нархан бүлэглэлийн ахлагч нь ингээд охин ингээд нөгөө хор тавдар тусцаа одоо нэг 40-од насны эмэгтэйчүүд буцаж цугларж байгаа аахгүй юу. Тэгээд наадууд чи нөгөө хүүхэд насны амьдрал яг ингээд яриад байгаа. Гоё кино аа. Ганцхан ангид солиотой гоё кино. Тий, нэг ангид кино шүү дээ. Тэгээд яг эднэр чи ингээд нөгөө нэг тэр хүүхэд нас руугаа очихоор энэ дуу нь явдаг. Тэгээд тэр найзынхаа гигэн дурсгалдан зориулаад нөгөө хамтлагаараа нөгөө бүжиг хийдэг санаж байгаа үстэй тий. Үнэхээр гоё кино. Уйлуулдаг кино бас. Үнэхээр уйлуулдаг кино. За ингээд Софи Марсо 14 настайдаа жүжигчин болсон хүн. Одоо эргээд Лабумур кино руугаа орлоо шүү манайхаа. За ингээд Октийн моделийн агентлагт ажиллаж байсан түүнийг Лабум киноны найруулагч гол дүрдээ сонгосон. Тэгээ 2 жилийн дараа киноны үргэлжлэл гарч Софи Марсо Францын кино урлагийн академи Сезар наадмаас шилдэг шин залуу жүжигчин төрөлд ялагч болсон байдаг. За тэр цагаас хойш Марсогийн жүжигчний замнал өв тэгш бичгсэн нийтэд дүгнвэл амжилттай үргэлжилсэн гэж хэлж болно. Софи 40 гаруй кинонд тоглосон. Тэгээ жүжигчин өсгөө үед алдарт одоо Жерар Депардье, Катрин Денев нартай хамт тоглож, за Мел Гибсны хатан зоригтсон кинонд хүртэл дүр бүтээсэн. 1999 онд дэлгэцэнд гарсан Дэлхийн ертөнц хангалтгүй нэртэй Бондын 19 дахь цувралд тоглож, Джеймс Бондын бүсгүй болон бас дэлгэцэнд дүрээ мөхөсөн. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй билээ гэж. За энэ бүүм киноныхын дүр яа үнэхээр бас тий яалтч хөөхөөрхөн охин шүү тий. За энэний чин дараагаар Ахаддаг Францын цуврал гарч ирээд турсгын хулсан Элен шүү дээ. Тийш Элен ба залууч байна. Элен бас турсгын хулсан кино шүү дээ. Тэглээ яг бид нар ч бүр яг эн чин Элений чин бид нар 96 97 онд үзчихсэн дээр нөгөө нэг хөвгүүд охтуудаараа ингэж нийлж найзалдаг өөрсдөө Элен ба залуучууд гэдээ ойлгоцсон заяа. Йоо алдаг байлаа шүү дээ. Армаа чиглэх боломж олдвол армаа чиглаад явчихна шүү дээ. За Софи Марсо энэ жил 58 настай. Энэ одоо би магадгүй энэ киног үзээгүй хүмүүст үйл явдлын насныг товчхон яриад өгчөөд тэгээд дууныхаа үгийг уншиж байгаа. За шүдний эмч аав зураач ээж хоёр нь ярилцаж байгаад 13 настай охин Вике нийслэлийн шилдэг сургуулиудын нэг сургаар нийслэл хоттой нүүж ирнэ. За ингээд шинэ сургуульд ирсэн охин жахаа ингээд том хотод олон найзуудтай болж байгаа диско бүжиг кино театр үйлчлэг зингээ хийсээд бас хэсэгтээ уйдахгүй. За энэ хооронд охин ингээд яг мөрөөрөө ингээд амьдралдаа танилцаад өсвөр насны хүүхэд ингээд байжсэн чинь ээж аав хоёр нь ард нь ар гэрээсээ самарч өгнөө ядчихтэл заяа. Тийм шүү дээ. Аавынх нь нөгөө нэг өмнөх амраг нэг Венеса гэд нэг хүүхэн байгаа. Тэр нь цаастаа нэрэ би чамтай эцсийн л удаа уулзъя гэд гуйж хувсан чинь аав нь зөвшөөрөөд очисон чинь лайл анчиг болоод нөгөөтгтөөгөө салж хаагцаж чадахгүй бөө юм болоод тэгээ бүр сүүлдээ нөгөөт чинь хүл мөлөө хугалцсан гэж нөгөө эмнэлэгт явж гин мавж гин гэд худлаа яриа зөндөө юм болдсон шүү дээ. Тэр хүүхэнтэйгээ байгаад байгаа мөртлөө. За тэгсэн чинь ээжд нь
Буюу одоо аав нь одоо ингээд ихнэртэй үнний хэлийгээд хэлсэн чинь юугаасаа ямар ч ихнэр хүн ийч 50 хүлээж авахгүй штэ монголч бай, францч бай, америкч бай. Тэгээ шууд аав ертөнцийн бүх юмхтэй. Тэгэлгүй яах вэ? Тэгээд аавын шууд гэрээсээ хөөгөөд за тэгээд нөгөө хүүгнийх нь нөгөө Венесагийнхаа дэлгүүрийг очиж самраад тэнгүүтээ ууралсан уурандаа аавд нь ууралсан уурандаа нөгөө нэг Вик охиныхоо нэг багштай нь явалдаад за энийг нөхөр мэдэнгүүтээ нөгөө багшийн гудамжинд зодоод бүр 13 та охиноосоо ч илүү бөөн драма үүсгдэг. За ээж аав хоёр нь яг ямар өвчин хөдлөөд явцгаагаад байгааг ойлгож дүнгүйсэн Вик охин маань өөрөө бас Микью гэд хүзтгэл алдарнаа. За энэ үед харин эмээгийнхэн дүр их гоё орж ирдэг. За эцэг их нь одоо ямар ч байсан гэсэн охиныг нь хайртай дуртай хүнийхээ араас зүрх сэтгэлийнхаа дуудлагаар юунаас ч айхгүй тэмцэж байхыг эмээ нь бол зоригжуулж зөөлж өгдөг. За эцэст нь ээж нь жирэмсэн гэдгээ мэдээд аавтаа нь одоо эргэн нийлдэг. За энэ хооронд бол бөөн хайр дурлал шохоорхол болж Микью хүүтэйгээ нийлсэн Вик охин амьдрал өрнүүлчих гээд аюул болд юм аа. 14 насныхаа төрсөн өдөр дээр жинхэнэ мөрөөдлийнхөө хүүгээ олж харснаар кино өндөрлөдөг штеп. Кино өндөрлөдөг. За Лабум киноны 2 дугаар анги 1982 онд буюу анхны ангиас 2 жилийн дараа хийгдсэн байдаг. За 2 дугаар ангийн үед бол өмнөхөөсөө ч илүү амжилт болоод Софи Марсо маань Франц Оскар буюу Сезар наадмаас 16 настайдаа шин залуу жүжигчний шагналыг хүртсэн байдаг. За одоо харин өсвөр насны хүүхдүүдийн гим зэмгүй хайр дурлал, шохоорхлын тухай эсгүүдээр нь илүү тоглогддог. Реалити дууны үгийг уншчихъя. Надаа ангаргаа дууныхаа үгийг уншиж өгөх цаг байна уу? За окей байна гэж байна. За дууныхаа шүлгийг уншиж өгөөд тэгээд нэвтрүүлгээ өндөрлөе доо. Дуугаа явуулаад өндөрлөе доо. Тэгээ да. За дууныхаа шүлгийг уншиж өгнө. Гинтхэн чамтай би уулзраад ганцхан энэ амьдрал минь орвонгороо иргэн гэж төсөөлсөнгүй. Буйтхан тэр газар зогсож байгааг чинь хараад тоохгүй гэж хичнээн хичээсэн ч бидний дунд ямар нэг зүйл таталдаж байлаа. Зүүд минь бодит амьдрал болж зөвхөн энэ зүүдэндээ би жинхэнэ мөрөөдлөө харна. Зураг хөрөгч энгийн зүйл болж зөвхөн энэ зүүдэндээ амьдрах ёстойгоо би мэднэ. Зүүд минь бодит амьдрал болж ер бусын жинхэнэ амьдралыг үзүүлэхэд шүнд нь хайрлаж зүүдлээд шинэхэн өглөө гугтахад өнгөрсөн болон болсон бүгд зүүд байсныг мэдэх юм. Хэрвээ чи минь байдаг бол хайраас минь бүү татгалзаарай. Хайрлах аргыг надад зааж хамаг үннийг надад харуулаарай. Чамайг хараад мэдэрдэг тэр содон мэдрэмжийг чанга хаашаа залуурдахыг чи л надад заагаарай. Зүүд минь бодит амьдрал болж жинхэнэ амьдралыг үзүүлэхэд ухаангүй явсан өдрүүд минь өнгөрч одоо л би жинхэнэ хайрыг мэдрэх нэ. Зүүдч байсан хамаагүй жинхэнэ хайрыг би хүснэм. За реалити гэдэг нь одоо бодит амьдрал юм да, тийм ээ? Тийм юм да. За тэгээд жүжигчнийхээ мэдээллийг бол үнэхээр хүргэж амжсангүй. Тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 9-ний лав гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3-р студиэс урлагийг мэдрээ гэсэн уриатаагаар за кино хөгжмийнхаа булангаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за Gift to Health гэсэн уриатаагаар Turkey Ocean brand